Фэшн брэнд нь болохоор үндэсний хувцас болон Европ хувцас гээд мөн гар урлын одоо бүтээлүүдийг төлхөө хийж ирдэг хийдэг байгаа. За тэгээд одоо манай брэнд нь болохоор үүсгэн байгуулагдаад ингээд хагас жилийн нүүрэг үзэж байна. За тэгээд манайх юу хийдэг вэ гэвэл одоо үндэсний хувцсны бүх төрлөөр үйлчилгээ буюу захиалга дандаа авдаг. За цаашдаа ер нь бол одоо бэлэн бүтээгдэхүүн гаргана гэсэн бодолтой байгаа. За тэгээд үндэсний бүтээгдэхүүн дээрээ төлхөө юу хийж өгдөг вэ? Одоо нөгөө ноосоор юм шивүүр хийж өгдөг байгаа. За тэгээд шивүүр нь болохоор одоо үндэсний бүтээгдэхүүн дээрээ болон Европ бүтээгдэхүүн дээрээ ингээд хөөрхөн зохимжтой загвар дизайн гаргаад хийдэг. Би өөрөө болохоор юм дизайнер мэрэгчлээ хүн, мэрэгчлэрээ 10 жил ажиллаж байна. За тэгээд Европ хувцсаа бас гаргана. Европ хувцс маань болохоор бас л нөгөө одоо өдөр тутмын хэв маяга ингээд оролцуулаад дээрээс нь хөөрхөн юм чимэглэл тийм ээ урлал юмнуудыг ингээд хийгээд одоо захиалагчийн хүсэлтээр гэсэн үг шүү дээ. Гоё донжин болоод ингээд Европ бүтээгдэхүүн бас их гаргана. За дээрээс нь манах юу яадаг? Эсгийн урлал хийдэг байгаа. Эсгийн урлалаа хийгээд одоо нэг 3 сар л болж байна. Тэгтээ бол захиалагч нартай бол айгүй гайгүй нэр хүндтэй ингээд хүлээн зөвшөөрөгдөд ингээд явж байгаа. За тэрүүгээр манайх болохоор дандаа эсгийн нөгөө балерина тэрийг чийшиг тэрийг хийж байгаа. За тэнгүүт эсгийн урлалынхаа нөгөө нэг юутай уялдуулаад ингээд шивүүрнүүдийг бас хувцснууд дээр ноосоор хийж өгч байгаа. За тэгээд манайх нөгөө зээгт наамал буюу зээг оёог хийдэг. Зээг оёо зээг наамлаа болохоор үндэсний хувцсан дээр төлхөө ашигладаг байгаа. За тэгээд мөн сургалтууд бас ингээд явагдаж байгаа. Танхим болон онлайн сургалтууд маань араасаа ингээд явагдаж байгаа. Та бүхэн онлайн сургалтанд бүртгүүлэх юм бол одоо хүссэн цаг нар та тохируулаад хүссэн өдөртөө тохируулаад ингээд хизээлүүл хизээ ханаас үзэх боломжтой байхгүй хичээлүүдээ. Онлайн сургалтын хугацаа нь болохоор жилээс 6 сар гэсэн аягүй урт хугацаанд хийдэг манайх. За тэгээ ганцаарчилсан сургалт гэж байгаа. Ганцаарчилсан сургалт нь болохоор үндэсний хувцас, Европ хувцас тэгээд нөгөө эсгийн урлал тийм ээ гар ажилбар гэсэн бүх юмараа ингээд ганцаарчилсан байгаа. За тэр нь болохоор танхимд явагддаг. Тэрийг нь болохоор пэйжээсээ мэдээлэл аваад оролцох боломжтой. Манайх нөгөө лам дээл уралдаг. Лам дээл, малгай, лам цамц уралдаг байхгүй юу? За лам дээл, цамц, малгайг болохоор манайх ерөнхийдөө нөгөө яг эртний үеийнх нь нөгөө нэг тийм хэлбэр хийц загварыг алдагдуулахгүйгээр тэгэж нөгөө аль болох яг нөгөө үндсэн уламжилт аргыг барьж уралж гаргадаг байгаа.